Сайн байцгаана уу? Үйлдвэрийн танилцуулга бичлэгийн энэ удаагийн дугаарт Labrador Retriever. Энэ нохой нь Канадын эрсдэл уур амьсгалтай Ньюфаундландаас гаралтай. Дундаж хэмжээний биетэй Labrador маань далайчдын ажлын нохой байжээ. Түүнийг завнаас завны хооронд, завнаас эрэг хүртэл идэм зөөх, түлээ зөөх зорилгоор болон чарганы нохой болгон ашиглаж байжээ. 1822 онд Quantmark гэдэг хүн Ньюфаундланд арлын зүүнээс баруун эрэг хүртэл аялсан. Тэгэхдээ жижиг биетэй, тачир үстэй нохоттой таарсан. Тэрээр жижиг биетэй ч ажлын чадвар сайтай тачир үстэй нохотын талаар тэмдэглэлдээ дурдсан байдаг. Тачир үсний давуу тал нь хүйтэн цаг агаарт усанд сэлэхэд үс нь норж мөсддөг. Анх Labrador гэх нэрээр нэрлэдэг байгаагүй ба Сент Джонсын усны ноход хэмээн нэрлэгддэг байжээ. 1850-аад оны үед далайчид Англи улс руу авчирсан. Labrador-ын юм авчрах чадвар нь зөвхөн усанд ч биш. Хуурай газар хүртэл ажиллах чадвар өндөр байсан учраас англичууд түүнийг үржүүлж эхэлсэн. 1903 онд Англид үйлдвэр болгон бүртгэгдсэн. Харин Америкийн Kennel клубт 1917 онд үйлдвэр болгон бүртгэгджээ. 1931 онд Америкийн Kennel клубт хамаарагдах Labrador Retriever үйлдвэрийн клуб байгуулагдсан байна. Америкийн Kennel клубээс гаргасан судалгаагаар хамгийн алдартай үйлдвэрийн жагсаалтад Labrador Retriever цөөнгүй удаа тэргүүлжээ. Анх түүнийг зөвхөн анд ашиглаж байсан бол одоо түүнийг үнэрч, эрэлж, хараагүй хүний хөтөч, хар тамхи болон тесрэг бөмбөг илэрүүлэгч, нохойн спортын төрлүүд, үзэсгэлэнгийн чиглэлээр ус руу хараагч зэрэг олон төрлөөр ашиглаж байна. Үргэлж эзэнтэй таалагдахыг хүснэ. Нөхөрсөг зөөлөн зан, арчилгад амар тачир ус нь түүнийг гэр бүлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг болоход нөлөөлжээ. Хар, шар, шоколадан бор гэсэн үндсэн 3 өнгийг хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ та гэр бүлийнхээ шинэхэн гишүүнээр Labrador-ыг сонгож байгаа бол гэрийн даалгавраа сайн хийгээрэй гэж зөвлөе. Хариуцлагатай үржүүлэгчээс эрүүл мэнд болон зан арын шингийн хувьд асуудалгүй өгүүлэг сонгох ёстой ба нохой тэжээнэ гэдэг нь тун их хариуцлага бөгөөд цаг болон санхүүгийн хувьд багагүй хөрөнгө оруулалт танаас шаарддаг. Хэрүүл Labrador Retriever дунджаар 12 насыг насалдаг. Labrador-ын тухай баримт. Сэлэх дуртай, 8 м урт үсэрсэн рекордтой, усанд сэлэхэд зориулсан буруу хоорондын битүү арьстай, яг л усны шувуу шиг. Усанд зориулсан минжний сүүл шиг хэлбэртэй сүүлтэй, усанд сэлэхэд зориулагдсан тачир, тослог үстэй, жилд 2 удаа үсээ сольдогч үсний арчилгаа маш бага. Зөөлөн хазалттай учраас өндөг хагалахгүйгээр зөөж чадна. Маш ухаантай, идэвхтэй хөдөлгөөнд маш их дуртай учраас хөдөлгөөн багтаа байвал амархан стресстэй. Энэ үйлдвэрт дэлбэг тохиолдох түнхний үеийн гажиг үүсдэг ба генетикийн нүдний өвчин үүсдэг. Ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.